Хүмүүс надаас асуудаг хэрхэн дүр бүтээгээд тухайн дүрээрээ яриулж, шүлэг уншуулж, дуу дуулуулж тэр битгийл онгой яриулах вэ гэж. Тэгвэл энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ энэ бүгдийг хэрхэн хийдэг аргыг би нэг бүрчлэн зааж өгье. Та хэд маань бичлэгээ алгасахгүй дуустал нь бүгдийг нь үзээрэй. За сайн уу guys. За өнөөдөр Facebook дээр оруулсан энэ cover дууг одоо хэрхэн дуулдаг вэ? Яаж хийдэг вэ гэдээ асуугаад байсан. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр яг энийг зааж өгөх болно. Тэгэхээр та зөвхөн өөрөөсөө дүрээ бүтээсэн байхад яг өнөөдрийн зааврын дагуу хийхэд хүссэн дүрээрээ та дуу дуулуулж болно, шүлгээ уншуулж болно. Бас дуртай хэлүүлэхийг хүссэн бүх зүйлээ хэлүүлж сурдаг болно. За хэдүүлээ одоо энэхүү одоо 3D дүрээр маань дуулж байгаа энэ хувилбарыг одоо яг яаж хийсэн талаар би та бүхэнд одоо нэг бүрчлэн сайхан зааж өгье. За ингийн тулд хэдүүлээ gemini.google.com гэдэг энэхүү сайт руу орж ирээд Gmail хаягаараа ороод ирэх ёстой. Та 18 наснаас дээш наснд хүрсэн Gmail хаягтай байх ёстой. За тэгээд tools гэдэг хэсэг дээр нь дарж гаад create image гэж сонголтыг нь сонгоно. За тэгээд энэ нэмэх тэмдгэн дээр нь дарж байгаад хэдүүлээ яах вэ гэвэл энэ дээр одоо нөгөө дүрийнхаа зургийг оруулж ирнэ. За магадгүй та зүгээр энэс заавал ийм 3D болгосон дүрээр дуулуулахгүй өөрөөсөө бас өөр дүрээр дуулуулах юм уу шүлэг уншуулах гэж байж болно шүү дээ. Тэгвэл эхний ээлжинд та ямар тааш дүрээ гаргах хэрэгтэй. За дүрээ гаргахдаа энэ нана банана гэж ашиглана уу өөрхөн хүссэн хувилбаруудаар зураг бүтээдэг хувилбаруудаар дүрээ гаргах хэрэгтэй. За миний хувьд гэх юм бол зүгээр энэ видеог би одоо дуурайж хийх гэж байгаа учраас та бүхэнд одоо дүр үүсгэх гэж байна. За ингээд хэдүүлээ дүрээ бүтээхийн тулд одоо Google-ийн гаргасан нана банана буюу энэ одоо үнэгүй хувилбарыг нь ашиглаад дүрээ гаргах байгаа. За тэгээд зураг оруулж өгөөд зургийнхаа доотлолт тухайн промптыг бичиж өгөх хэрэгтэй. За энэ бол жоохон баяжуулсан промпт шүү. Тэгээд энэ промптыг хаана бичсэн байгаа вэ гэвэл AI Studio Mongolia гэдэг пэйж хуудсан дээр би оруулсан байгаа. Энэ постны доотлын коммент хэсэгт нь одоо манай баяжуулсан промпт орсон байгаа. Тэгэхээр та бүхэн энэнийг all comment дээр нь тавьж байгаа л энэ промпта хуулж аваад хийчих болно. Ингэснээр та одоо өөрийн гэсэн 3D дөрүүттэй болчихно. Одоо жишээ нь ийм дөрүүттэй болчихно. За энэ тухайн дүрээ та бүхэн download гэдэг дээр нь дараад одоо тухайн дүрээ татаад авчих байгаа. За ингээд бидний дүр мэн татагдлаа те. За одоо хэдүүлээ яах вэ гэвэл дараагийн хувилбар бол dizin.ai гэдэг ийм сайт байгаа. Би өмнөх бичлэгэн дээрээ бас дуу хийдэг бичлэгэн дээрээ энэ сайтын талаар зааж байсан. Өнөөдөр ч гэсэн заах болно. Энэ сайт руу орж ирээд та бүхэн өөрсдийнхөө Gmail хаягаар бүртгэл үүсгээд орж ирэх ёстой. За бүртгүүлэхийг бол бүгд чадна гэдэгт би итгэлтэй байна. Зүгээр л sign up дараал Gmail хаягаа дарчингуй шүү Gmail хаягаараа нэвтрээд ороод ирдэг. За тэгэхээр та нарт бол нэг дуу бүтээх одоо ийм видео кредитийг бол бэлгэлнэ. Нэг дууч гэжтэй зүгээр нэг одоо ийм дүрд одоо дуу хоолойгоор яриулах эрхийг бэлгэлнэ. Гэхдээ хамгийн урдтай 30 секундны эрх бэлгэлдэг байгаа. За миний хувьд бол энэ дээр төлбөртэй багцыг нь бол худалдаад авсан байгаа. За энэ дээрээсээ хэдүүлээ энэ home гэдэг хэсэг дээр нь дарж гаад lip sync гэдэг сонголтыг нь сонгоод өгнө. За lip sync нь яг яадаг вэ гэвэл одоо тухайн одоо зурагч байна уу видеог өгөөд одоо аудио дээр нь нэмж өгөөд тэгээд тухайн дүрээ тэр өгсөн аудиогоор амийн одоо дуурайлгаж ярих, дуулах, шүлэг уншуулахыг нь хэлдэг байгаа. За одоо хэдүүлээ ийшээгээ орж ирэнгүүтээ та бүхэн шууд ингээ хоёр сонголт гарч ирнэ. Зургаар одоо царайгаа өгөх үү эсвэл видеогоор царайгаа өгөх үү гэд хоёр сонголт байна. Биднэрт бол зүгээр зураг байгаа учраас зургаараа царайгаа өгчөж болно. За тийм учраас эхнийхэн сонголтыг сонгоод за энэ дээр дарангуудаа хэдүүлээ. За би энэ өмнө гаргацсан энэ дүрээ оруулчихъя. За энэ дээр зураг сонгоод оруулангууд ингээд зурагч нөгөө нүүр болгон дээр танигдаад байна те. Тэгэхээр одоо яг энэ нүрүүдийн аливаар нь та одоо нөгөө дуугаа дуулуулах вэ гэд сонголт байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр silence гэдэг төвчлөрийн дараад идэвхжүүлчих болно. Эсвэл энэ доотлын mark гэдэг дээр нь дарж агаад яг нөгөө нэг тухайн дуулуулах гэж байгаа нүүр хэсгээ ингээ маус нэгээрээ дараад идэвхжүүлчих болно гэсэн үг. Маус нэгээрээ дарж чирээл идэвхжүүлчин. За энэ дээрээс хэдүүлээ next дарчин. За энэ бол одоо нөгөө гаргах хэмжээ нь байгаа тийм. Энийг одоо яг ямар хэмжээгээр гаргахыг гэдгийг энэ дээрээс сонгоод өгнө. За гар утсан дээр оруулах гэж байгаа хүмүүс бол 916-гээр гаргадаг. Компьютерийн дэлгэцэн дээр гаргах юм бол 16-ээр гаргадаг байгаа. Тэгэхээр хэдүүлээ зүгээр гар утсны хэмжээгээр нь гаргачихна. За энэ дээрээс хэдүүлээ ингээд next дарнаа. За одоо хэдүүлэн чи юу хэрэгтэй вэ гэвэл зураг өгчлөө тийм үү. За одоо тэгвэл одоо нөгөө яриулах дуу хоолой маань хэрэгтэй. Та хэдэд бол одоо шүлэг байна уу те, дуу байна уу, яриулах гэж байгаа текст байна уу те. Тэд нар чинь яг бүгд MP3-аар байх хэвээр. За тэр одоо 30 секундны MP3-аа та бүхэн одоо энэ доотлих нь voice гэдэг хэсэг дээр оруулж ирнэ. Тэгэхээр энэ 30 секундээр гаргадаг. Тэгэхээр та хэд маань одоо хэрвээ магадгүй нэг 2 минутын бичлэг байх юм бол 30 секундээр нь таслангуудаа 4 удаа одоо энэ дээрээсээ видео бүтээх хувилбарыг нь сонгож ажиллуулна гэсэн. За эхний ихтер нь хэдүүлээ энэ дээр нь дарж гаад энэ чэнэс бол хэдүүлээ шууд upload out гэж дараад за энэ дээр нь silent гэдгийг дараад
За энэ дээр яг байгуул одоо нөгөө яриулах гэж байгаа. Одоо таны яриулах гэж байгаа дуу ч юм уу, шүлэг юм уу те зүгээр магадгүй нэг өгүүлбэр ч юм уу те ярих гэж байгаа өгүүлбэр байсан ч болно. За тэднэргээ та бүхэн MP3-оор хадгалж аваад энэ дөрөв сонгож оруулж ирж өгнө. За хэрвээ таны бичлэг чи видео хэлбэрээр байх юм бол видеого шууд аудио хэсгээр аудио руу шилжүүлээд аудиог одоо 30-30 секундээр таслах ёстой. За жишээ нь одоо би ингээд 30 секундээр аудигээ тасалсан байна тий. Тэгээд энийгээ одоо шууд энэ дээрээ оруулж ирэх байгаа. За хэдүүлээ энийгээ нэг гүйлгээд үзье. За ер нь бол зураг өгсөн, аудиог өгсөн. Тэгэхээр одоо бид нэр энэ generate гэдэг энэ ботмыг дарснаар бидний одоо видео болно гэсэн. За гэхдээ энэ дээр ингээ хоёр сонголт байгаа. Normal, Pro гэдэг. За Pro нь болохоор нэлээд өвөнтэй. Яадгүй гэвэл арай илүү энэ амны хайрцаг нь арай илүү бас гайгүй дажгүй тийм Pro төвшөнд гарч ирнэ. Normal нь болохоор зүгээр энгийн basic төвшөнд гардаг байгаа шүү. За тэгээд хэдүүлээ энэ generate гэдэг төвчийг одоо ингээд дарснаар бид бүхний одоо дуу хоолой маань ингээд энэ дээр start гэж эхэлж байгаа. За тэгээд энэн дээрээ болохоор та хэдэд одоо лимит загаад өгнө. Нормалаар гаргаж байгаа хүмүүст бол 5-аас 10 минут байдаг. Тэгээд Pro-гоор гаргаж байгаа хүмүүст болохоор 30-аас 40 минут энтер заадаг юм байлээ. За Pro-гоор гаргаж байгаагийн давуу тал нь одоо та одоо тухайн одоо таны өгсөн зурагч нь жоохон бие интернет хөдөлгөөд амных нь хайрцаг интернет арай илүү дуурайгаад арай илүү бодит гардаг. Нормал дээр нь болохоор хэдийн нөгөө баг кредит зарцуулж байгаа учраас нэг амар тийм жоохон хийсвэр гараад идэх шүү. Гэхдээ ам нь бол яг дуурайхан дуурайнд гэхдээ маш жоохон тааруу тийм гардаг байгаа. За ингээд та бүхэн энэ дээрээсээ хүлээж байгаад энэхүү бичлэг маань 5-аас 10 минут усны дараа одоо бэлэн болоод гараад ирнэ. Тэр үед нь яг гэвэл хэдүүлээ энд нь download гэдэг товчлуур байгаа. Тэрийг нь дараа татнаа гэсэн үг. За дуу маань бэлэн болоод гараад ирэхээр яг ийм болоод гараад ирнэ. За хэдүүлээ энэ бичлэгийг хамтдаа үзье. Дээр нь дараад За ер нь бол ийм байна. За одоо хэдүүлээ энэ дээрээс яаж татах вэ гэвэл энэ дээр нь download гэдээ байгаа. Энэ дээр дарангууд шууд энэ маань ингээд 100% болоод татагтаад орноо. За одоо бэлэн болсон одоо тэ энэ дээрээс бэлэн болсон зүйлээ та бүхэн засах юм байх юм бол одоо шууд энэ дээрээс нь CapCut руу оруулж байгаа засаж болно. За жишээ нь одоо би ингээд 2 дуу хоолойгоо татаад авчлаа тийм үү. За хэдүүлээ яа. За одоо энэ дээрээ та бүхэн одоо нэмэх юм байх юм бол нэмээд нэгтгэхэд энэ дээрээ гоё эффект энэ төр нэмэх юм бол бүгднгийн сайхан нэмээд өгөн. За одоо жишээ нь энэ эффектийг би энэ төр нэмлээ гэж бодъё л доо. За хэдүүлээ ингээ. За ингэдэг ч юм уу те. За та нар бол өөрсдөө энийг CapCut-аа ашиглаад одоо хүснээр энийг засаж янзлна. За нэгтгэх юмнуудаа одоо 30-30 секундээр гараад ирсэн байх юм бол 30-30 секундээр нь энэ CapCut руу оруулж одоо нэгтгэхэд за ингэснийхаа дараа энэ дээдлийн export гэдэг дээр дараад энэ дээрээс одоо нөгөө хэдэр гарахыг resolution энэ дээрээ сонгож өгөөд за энэ дээр болохоор 60 fps дээр нь тавиад тэгээд export гэдгийг дараад ерөнхийдөө бичлэгээ нэгтгэхэд гаргадаг байгаа. За тэгээд өнөөдрийн зааж өгсөн арга та бүхэн бүгдөө өөрсдөө гар утсан дээр туршаараа тэгээд ганцхан заавал дуу дуулуулах биш. Энэ тухайн дүрээ оруулаад дүрийн зургийг оруулж игээд шүлэг уншуулж болно. Эсвэл зүгээр хоорондоо ярьж байгаа харилцан текстийг уншуулж болно те хүснээрээ ашиглаж болно. Тэгэхээр заавал ганцхан дуу биш. Өнөөдөр Facebook дээр пэйж хуудсан дээр минь оруулсан бичлэгийг хараад хүмүүс энийг яаж хийдэг вэ? Заагаад өгөөч гэсэн учраас би энэхүү бичлэгийг ингээд хийх аргыг нь бол алхам бүрээр заалаа. Тэгэхээр та хэд бол энийг бол өөрөө өөрсдийнхөө яг юу гаргахыг хүсэж байна те тэрүүгээрээ өөрсдөө ингээд чөлөөтэй хувиргаад ашиглаарай. За тэгээд өнөөдрийн бичлэг та нарт үнэхээр таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. Асуухыг хүссэн асуулт байх юм бол энэ бичлэгийн комент хэсэгт бичээрэй. Учир нь би бүх комментуудаа нэг бүрчлээ өөрөө уншаад явдаг болохоор та нарын асуусан асуултууд чинь дараагийнхаа бичлэгэн дээр би ингээд хариулаад явах зарчмаар бичлэгээ хийгээд явдаг байгаа шүү. За тэгээд дараагийнхаа бичлэгээр хэдүүлээ AI-аар хийж болох маш сонирхолтой бичлэгээр тэгээд уулзцгаая. Тэгээд та хэд маань дарддаг юмнуудаа бүгд дараад хүлээж байгаарай. Bye guys.